За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон үзэгчтэй дэлгөө мөрөн дэлгэрэн юмнаар самбарт бөмбөгийн төлөө өсөрснээр тоглолт эхэлнэ. Эхний давтлагыг Захан Brothers хийхээр болсон. Хамаач ер нь өнөөдөр өөрийгөө их шахаж тоглох магадaltaй. Дүлгөөн 3 онооны давтлагын амжилттай болсон. Өчигдрийн тоглолтоос 3-аас хийж харагдсан. За шууд дамжуултыг уршаа гаргаад өгсөн. Тулга давтлагын амжилттай болсон. 2 оног Илбийн тулга авч чадлаа. Энэ үйлрэлд маш сайн тоглолт дамжуулт Батбаяр доош өгсөн мөмөг дэлгэр нэм иргсэн хүлээстэй тоглолтыг үзүүлсэн 2 оног амжилттай авч чадлаа. За Батбаяраас Маккензи Муур 4 шидэгчийг гаргаж ирсэн байгаа. 3 онооны давтлагын амжилттай болсон. Басандорч 3 оног амжилттай авч байна. Хамаа Гилберт за гоё явсан да давтлагын амжилттай болсон. 2 оног авч чадлаа. За Хамаа Гилберт говаагаад байвал бас нэрвчдэг. Басандорч 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Басандорч гэсэн тийм шүү дээ. Энэ бас шилдэг-шилдэгчтэй нэг Басандорч. Ахмад Гилберт Басандорч хариугд барьсан. Яа. Муур дуудаж байна. Хамтаараа Басандорч шийдгээс айхгүй штэ. 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Нэмээд алтааг салгаж байна. Хоолын шийдтийг 3 дараалал амжилттай болохлоо Басандорч сүүлийн 1 минут гарны шийдэлтэй байгаа. Басандорч 3 онооны давтлагын амжилтгүй. Өөрөө нэмээд яа. Давтлагын амжилттай. Нарын тулгыг нь удаа Элбийн тулгад тасалсан. Хурдан давтлаганд Басандорч дамжуултыг өгсөн Маккензи Муур 2 оноо авлаа. Захан Brothers залаад өгсөн 3 онооны шийдэлтний амжилттай болсон. Ситуацийн төгөлдөр 3 онооны шийдэлтэн төгөлдөр 2 төгдөө тоглосноо төгөлдөр задлсан Ананд аваа шуушидсан олон зан шийдэлтийн тоглолтын эхний оноо нь болж байна. Маккензи Муур давтлаа оногч бас өөр авсан. Дамжуултанд Дэлгөө мөрөн давтлагын амжилттай болж ядлаа. Нөгөө бас бөмбөггүй. Маккензи Муурын цаг нь болсон. Дэлгөө хамгаалж байгаа. Маккензи яа гоё иргээд явсан давтлагын амжилттай нэмэлт 1 шийдэлтийг хийгэр боллоо. Тулсан буцаад хурдан давтлаганд Басандорч дамжуултан тулга дээр ирсэн тулгын давтлагын амжилтгүй нэмсэн давтлагын амжилттай нэмэлт 1 шийдэлтийг даваад авчин Дэлгөө мөр ихээр боллоо. Хоёр хамгаалагчдад дамжуултыг өгсөн шийдэлтний амжилттай болсон. Тулгын шийдэлт оногчтой болж байна. За сая бол ямар гоё дамжуулт байсан бэ? Дэлгэрний ям самбарт ороос амархан 2 оноо авлаа. Ананд руу ер нь цагийн тоглолттой зэрэг манай PS1 сугаар шууд дамжуулагдаж байна. Ахмад Гилберт давтлагын амжилттай болгож чадсан юм. Энэ хурдан давтгаа үнэхээр төгс хэлгээсэн. 2 хүний оролцоотой хийдэг Ахмад Гилберт ямар гайхалтай шийдэлтвэ. Маккензи Муур хайрг нөхнөө хамтаа харъя. 3 онооны давтлагын амжилттай болсон. Маккензи Муур Ахмад Гилберт 1-1 болж байна. Ахмад Гилберт дэлгэрэн ям дайраад явсан давтлагын амжилттай. Яалч юу. Миний гэрчийг авсан Ахмад Гилберт шидсэнгүү ариун болтын Ананд авсан холын зан шидэл амжилттай болсноор тоглолт 6 онооны зэрэгтэй боллоо. За дэлгэрэн ямын сланы хүлээхгүйгээр өөрөө довтлсон давтлагын амжилттай болсон. Ахмад Гилберт 2 оноо баг нийтлэл Ананд солон авсан. Дэлгөө мөрөн холын зан шидэлд амжилттай болсон. За одоо Дэлгөө мөр самбраалаа. Шууд алсын дамжуултыг урагшаа гаргаад ирсэн. Ямар гоё дамжуулт байсан бэ? Туулаад давтгаа галсан. Элмор нэмээд давтлаа. Баян 33 тоноо болсон. Дамжуултанд таслагдсан Элморын бөмбөг таслалт хурдан давтлагоонд урагшаа гараад ирсэн дээ. Элмор 2 оноо амжилттай авч чадлаа. Сайн хамгаалсан. За хамтаа цай. Маккензи өөрөө аваад явсан зүүн давтлагооноос 10 тоноо. 10 оноо 11 самбар. Батбаяр за доошоо дамжуултыг өгсөн дөө. Бөмбөг таслагдах өгсөн давтлагын амжилттай нэмэлт 1 шийдэлтийг хийгэр боллоо. $41-42 хайрцагтайгаар өндөрлсөн 2 дугаараас эхэлж байна. Баруун давтлагаа оноцтой болсон. Хөөрсөн давтлагаа. Басандорч нэгээрээ хэдгсэн Элмор Алиевтаг. 10-11 самбар 8 дамжуултыг өгсөн тоглогч. Тулга яваад орсон давталгаа амжилттай. Нэмэлт 1 шийдэлтийг гүйцэтгэн. Сайхан Гилберт. Наан дамжуулт сувсуул Анандын холын зан шийдэлд орсонгүй нэмээд давталсан. Төгөлтрийн 2 оноо. Давталга гарахгүй байгаад энэ дамжуултыг гаргаад өгсөн. Маш олоос тулга 3 онооны давталгаа оноцтой болсон. Элбийн тулга Төгөлдөр доор дамжуулт гоё ирсэн Ахмад Гилбертийн баруун гарын эвлэгхэн төгсгөл байлаа.
Багийн 46 тоноо болсон 5 онооны зөрүүтэй тоглолт. Тулга шидэлтэй байгаа 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Элбийн тулга галыг асааж байна. Ахмад Гилберт задарсан Сидвасрын төгөлдөр сул шидсэн хоолын шидэлт амжилттай энэ тоглолтод 2 дахь унагтаа чадсан. Буцаа шууд хурдан давталгаанд Захан Бродерс баг химлэр нүд зодоод байна. Химлэр илүүрхэд байна. Маккензи Мур өөрөө шидхийг илүүд үзсэн довтлогоо оруулж таасан. Маккензи Мур яалтчгүй бөмбөний ирэх мэдл ихтэй. Тэрэн гоо явсан да. За шүүгчтэй орныг зүрх байхгүй гэж үзсэн төгөлдрийн шидэлтээр очоод орсон. За өнөөдрийн Сэлэг Бодонсын нууц зүү байгаа юм шүү. Энэ сонирхолтой. Майк за энэ удаараа болсон шийдэл амжилттай болсон. Тэгээ хурдан давталгаагаар их оноо авч байгаа багууд ер нь Хамаа Гилбертийн эсрэг бөмбөгөө тоглогчдод өсгөөд явсан чинь сулрах боломж олдсонгүй дундын зам давталгаа амжилттай болж чадсан. Маккензи Мур. за Миндойр гол бөмбөг аваа доор гисэн Элмор тодгооны секунд доошилж гин. Элмор за яг энэ цэгээс л их сайн шийддэг. Дүлгөөнд өгсөн дүлгөөн зүүн дайраад явсан давталгаа нь ч нэмээд 2 оноо амжилттай авч чадлаа. За боломж юус олддггүй дээ. Хамаалагчтай шидсэн баасан дээр шидэл дутсан Элмор 2 дахь боломжийг үүсгэж 2 оноо авлаа. За Элмор бол Маккензи Мурыг хангалттай хамрааж шүү энэ тоглолт. Авч чадаагүй бас чамгүй удаан хугацаа болчлоо. Баасан дөрж суларсан аваа шуу шидсэн холын цай шидэл хооны зүрэг 9 болгож цатглаа. Энэ үед байгаа энэ хугацаанд тайлбарлах оноог ойрхон байх хэрэгтэй юм да. Тулга өөрөө шидэж байгаа дундын зайн шидэл амжилттай болсон. Тооноод оролцоод хэрэгтэй байна да. Дэлгэр нь ям. За өөрөө тоглоод амархан 2 оноо авсан. Дэлгэрмөрөөс хатраад унчих шиг боллоо. Баасан дээр 22 оноо авсан үзүүлэлтэд тэргүүлж байна. Маккензи шалдаад гоё өгсөн, төгсгсөн, алдаа гарсан. Даваад орчин дүлгөөмөр 2 шидэлтийг хийгээд болсон. болсон. Багт Сидвасрын төгөлдөр Ахмад Гилберт за тэгээд дэлгэрний гэсэн мөрөнд тоглохоос тийш нарсан байгаа. Аврагчаа ямар гоё дамжуулалтаа гаргаад өгсөн бэ? Элбгийн туулгын 2 оноо. Маккензи Мурийн явсан ардаа өгсөн бөмбөг Батбаяр 3 онооны шидэлтэн амжилттай болсон. Хоёр тогломжийг үүсгэсэн дүлгөөн 2 оноо авсан. Багийн 69 дэх оноо. Майк Уильямс их сайхан урагшааны тоглож гарсан Батбаяр юм байна. Тоглолтын эхний оноогоо авч байна. Багийн 71 дэх 81 ярцтайгаар 2 багийн тоглолт өндөрлөн тодорхой болоо үзэгчтэй Захан Бродерс маш гайхалтай тоглолтыг үзүүлж яралт байгуулж байгаа бол Сэлэнг Бодонс багийн хувьд бол харамсалтай нь 2 тоглолт дараалан ялагдлал амслаа Omni Emerald Miners баг болон Захан Бродерс тэдэнд ялагдлын амтыг бас дахин мэдрүүлж байна. Ингээд өнөөдрийн 2 дахь тоглолт өндөрж өгн үзэгчтэй